бас дахин мэлцэнцөр нэг ийм зүйл яваад авах юм аа. Монголын төр соён далбаа Монгол улсын нэр тэмдэг бэлэгдлийг олон улсад бас нэг ийм архины сурталчилгаанд ашиглаад явцсан иймэрхүү зүйл явж байна. Дөргөө чигмэнд байна. UFC хус компани Гоолиа архиар Америкчуудтай нийлэн Монголоо зарж өгнө гэсэн гацхтай материалыг хөндөж нийт түргсэн. Энэ хараа. Би ч нөгөө төрийн соёнбон дээр байх морь ингээ өрөөл талан тасалцсан. Тэгээд одоо энэ хараа Монгол гэж бүтэн болсон шүү дээ. Монголиа гэдэг шүү дээ. Тэр Гоолиа гэдэг тэр Монголиаг мань талаар нь архин хэлцээ явж байгаа. Ийм нөхцөл байдал ч одоо жишээ зүгээр энгийн нэг юу гэдэг нэг гадаадын нэг Америк гэрийн сэтгээд хийчдэг зүйл болчихсон юм. Одоо бид нар чинь нэг хэсэг Чингисээ бүгд худалдаад дууссан шүү дээ. Харин одоо тэгээд төрийнхөө соён бийг соёнбод дээр үүдэг нөгөө морио дахиад дутуу болгоод дээрээс нь Монгол улсынхаа бүхэл бүтэн тусгаар тогтносон улсынхаа нэрийг хагалтлаад архины лонхон дээр залж яана гэдэг асуудал дээр яагаад Монголын төр засаг бас юм уу дуурахгүй байна уу гэдэг асуу. Бид нар зүгээр нэг л юмыг бодмоор байгаа байхгүй. Одоо Чайнагийн улсын нэрийг тасалж авангуутлаа тэдний юу гэдэг тэр соён туг далбаагийн архин дээр авчиж наагаад тэгээ наач гэдэг юм уу те нэрийн талаар нь таслаад Америк гэдгийг одоо юу гэдэг ИК гэж байгаа юм уу ингээд тасалж байгаад архи үйлдвэрлээд дэлхийн зах зээл дээр гаргаад яваад байх юм бол өстой юу болох юм? Дэндэр бүр бичсэн байгаа байхгүй. Ингэж Монголын төрийн сүлдний морийг даган дуурайж дүрсэлсэн сошготой Гоолиа нэртэй архич. Америкт нийтдээ хийсэн энэхүү архины зураг интернетээр тарснаас монголчууд ийм зүйл байгааг анх удаа нээж мэдсэн гэж. Тэгээ монголчуудад өөрсдөд нь мэддэгдэхгүй. Ингээд яваад байдаг. Эсвэл тэр Монголиа гэх юм бол тэр монголоор нь бүтнээр нь байх хэрэгтэй гэж. Ер нь төрийн юм бэлэг тэмдэг энэ одоо нэг дүрслэгдээд байгаа тэр морь юм хүмүүс чинь зүгээр юу гэдэг архин дээр явж байгаа ач болтго юм. Манай энэ бизнесийн байгууллагч гэсэн тодорхой хэмжээний үүрэг хариуцлагыг хүлээж авах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа байхгүй. Өмнө бид нар эзэн Чингис хааныхаа нэрийг новшолтол архины шилэн дээр наасан шүү дээ. Төрийн туг далбаа хүртэл одоо гадныхны доромжлол доог болоод явж шүү дээ. Тусгаар тогтносон бүрэн бүтэн улсын юм нэрийг таллаад явж шүү дээ. Ийм юмыг бас битгий өгшүүлээч манайхаа хамгийн гол нь өмнө нь ийм төрлийн алдаа гаргаж ирсэн албан байгууллагууд дахиад энэ зүйлээ давтаад явж байгаа. Гадныхантай нийлээд иймэрхүү хэлбэрээр бизнесийн эрх ашгаа нэг тавиад явж байгаа асуудал бол үндэ таалагдахгүй. Иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа гол асуудал шүү. Ялангуяа архин дээр ийм зүйл байна гэдэг бол асар юм аа гэдэг ойлгол хандлага байна гэдгийг дөргөөгийнхэн бичсэн байсан. Одоо Монголын соёнбыг бол хогийн савруулж болоодаад ах нь шүү дээ. Тийм. Одоо ингээд юусэн соён тэгээд Монгол нэрийг тэгээд ингээд шидэд ах юм бэл. За хэд